сайн байцгаана уу. Өнөөдөр 2025 оны 12 дугаар сарын 2-нд Мямар гараг. За Ноогадны суглааны визийн ярилцлагын тухай сүүлийн үеийн мэдээлэл хуваалцъя. За одоо энэ жил бол ДВ 2026 хоцсон хүмүүсийн цаашлалын визийн ярилцлага үргэлжилж байгаа. За ДВ 2026 хоцсон хүмүүсийн ярилцлага бол 10 сарын 1-нд эхэлсэн. За улмаар энэ санхүүгийн жил буюу 2026 оны 9-р сарын 30 хүртэл үргэлжлэх юм а. За манай өмнөх мэдээгээр бол мэдээлж байсан энэ жилийн ДВ визийн ярилцлага бол маш эрчимтэй, ахицтай өрнөж байгаа гэж. За ингээд сүүлийн 2 сар бол үндсэндээ ямар нэгэн өөрчлөлт ороогүй байсан бол за ирэх 1-р сарын ДВ 2026 Аз твээс хөдсөн хүмүүсийн ярилцлагын тов гарч ирсэн байна. За 2026 оны 1-р сард Аз твээс ДВ хоцсон улмаар кейс намрын сүүлийн орон 15,000 хүртэл дугаартай хүмүүсийн визийн ярилцлагын тов гарч ирсэн байна. За үүнийг бол үндсэндээ өнгөрсөн жилийнхтэй харьцуулж үзэхэд харьцангуй урагштай явж байгаа. За тухайлбал 2025 оны 1 сард Аз твээс дөнгөж 5,500 хүртэл дугаартай хүмүүс. Улмаар түүний дараах сар 2025 оны 2 дугаар сард за энэ тоо ахаагүй мөн 5,500 дээр хэвээр байсан. За тэгвэл энэ жилийн хувьд ийхүү ДВ кейсийн дугаар бол маш эрчимтэйгээр урагшилж байна. За энэ ирчээрээ явсан нөхцөлд энэ жил магадгүй харьцангуй олон хүн ДВ суглаа хоцсон харьцангуй олон хүн ногоон картаа авах ийм боломж байхыг үүсэхгүй байна. За Нодингийн ДВ 2025 бол Аз твээс ногоон карт хоцсон кейс намрын сүүлийн орон 14,500 хүртэл дугаартай хүмүүсээр тасалбар болгож дуусч байсан. 14,500-аас дээш дугаартай хоцсон хүмүүсийн хувьд ногоон карт авч чадаагүй. За тэгвэл энэ жилийн хувьд ДВ 2026 бол ярилцлага эхлээд дөнгөж үндсэндээ 3 сар өнгөрч байхад энэхүү тоо бол 15,000 хүрсэн байна. За тиймээс энэ ирчээр явсан нөхцөлд ДВ 2026 хоцсон олон хүн виз авах боломжтой гэсэн ийм орчуулсан таамаг бол хийж болохоор байна. За тиймээс цаашдаа энэхүү ажил хэрхэн өрнөхийг бүгдээр ажиллах үлдэж байна. За ингээд ашин дуртахад энэ жилийн шинээр явагдах ёстой байсан ДВ 2027 суглаа эхлэх нь байтугай сурагчгүй намжин болсон байна. За Төрийн департаментын зүгээс бол энэ талаар албан ёсны мэдээлэл хийсэн. Төрийн департамент хэлэхдээ энэ ажил бэлтгэл ажил явагдаж байна. За энэ жилийн суглааны хувьд зарим нэгэн томоохон өөрчлөлт орж байгаа толгойтойгоор за ийхүү хойшилсан байна. За ингээд суглаа эхэлсэн үед мэдэгдэнэ гэсэн ийм товч мэдээлэл хийсэн байна. За өдөрхөн мэдэж байгаа өнгөрсөн жилүүдэд бол үндсэндээ 10 сараас 11 сарын хооронд 1 сарын хугацаанд явагдаж харагддаг байсан бол за энэ жил он гарч байхад үндсэндээ энэ суглааны сураг ажиг гараагүй хэвээрээ байна. За ингээд явартай ч ДВ 2026 хоцсон бүх хүмүүст амжилт хүсье. За хэрвээ сая дээр дурдсан кейс намрын сүүлийн орон 15,000 хүртэл дугаартай хүмүүсийн хувьд визийн ярилцлагын топ бол аль хэдийн гарсан байх учиртай. Тиймээс хэрвээ энэ талаар ямар нэгэн сураг ажиг сонсоогүй, мэдээгүй байгаа бол өөрийн кейс намрыг шалгаж үзэх, ярилцлагын товоо олж мэдэх ийм шаардлагатай гэдгийг энд бас дурдхан зүйтэй байна. За ингээд ДВ 2026, ДВ 2027 суулаатай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгчдтэй маш их баярлалаа. Дараагийн дугаараар удахгүй уулзъя.